тавьцгаая. Би Христийн амьдлын баяр зүгээр тэмдэглэх гэж байна уу? Эсвэл би бэлтгэж тэмдэглэх учиртай юу гэдгийг асуух хэрэгтэй. За бид зүрх сэтгэлээ бэлтгэхийн тулд яах ёстой вэ гэхээр яах аргагүй амьдлын баярын өмнө бид нар ийм цагийг гаргадаг. Бурхантай ойртохын тулд бүрэн дүрэн ойртохын тулд, бүрэн дүрэн бэлтгэхийн тулд, бүрэн дүрэн түүнийг мэдрэхийн тулд, бүрэн дүрэн түүний тэр хүч чадлыг амсахын тулд, нэгүслийг мэдрэхийн тулд бидэд нэг хэд хэдэн шалтгаанууд бас байдаг. Тэр нь юу гэхээр гэмшил, залбирах. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээ шалгах гэж хэлж болно. Зүрх сэтгэлээ шалгах. Заримдаа бид нар эзэн бурхныхаа өмнө хамаа намууг амьдрах тохиолдол бас байж идэг. Гим нүгэлтэйгээ залбирдаг, гим нүгэлтэйгээ үйлчилдэг, гим нүгэлтэйгээ Иесусийн тухай ярьдаг, гим нүгэлтэйгээ бие биенээ итгэлийн үйлчлэлүүдэд оролцох тохиолдол байж идэг. Гэтэ бидний эзний нэгүслэл бол хайр бол хизээж биднийг хаяхгүй. Харин энэ амьлтын өдрүүдээр бид нар яах ёстой вэ? Зүрхээ шалгах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ дахиад нэг уудлах хэрэгтэй. Эзний хүсэхгүй байгаа зүйл юу вэ гэж ярьж байгаа. Аврагч зууны шинж тэмдэг гэж та бүхэн мэдж байгаа ш тийм үү? Аврагч зууны шинж тэмдэг нь 3-4 шинж тэмдэг байгаа. Нэг шинж тэмдэг нь бол аврагч зууны нэг тодорхой шинж тэмдэг бол гим нүглийг үзэн ядах гэж ярьж байгаа. Эзэн гим нүглийг үзэн ядсан учраас юу хийсэн бэ? Хүүгөө өгсөн.